За энэ удаад бид ажилтаа Монгол эмэгтэй зорилт төслийг санаачлан хэрэгжүүлэхээр эхний дугаараа үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За би хаан улд уургийн 6 дугаар орны иргэн өргөтөл хоолсон эмэгтэй байгаа. За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн ажилтаа Монгол эмэгтэй зорилт төсөл эхэлсэн бид нэвтрүүлгээр үргэлжлүүлэн одоо хаан улд уургийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн оролцогч Ган Долгор маань бас эрүүл мэндийн бас нэг нэлээд хэдэн асуудал байгаа тий. За одоогийн байдлаар хөлн гэмтсэн учраас хөл физ гэмчлэгээ энэ эмнэлэг дээр хийлгэж байгаа тий хаан улд уургийн нэгдсэн эмнэлэг дээр. За тэгээд мэдээж ажилтаа Монгол эмэгтэй зорилт төсөлд сэтгэл зүйчийн баг за коуч нарын баг гэдэг олон баг хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр яг өөрийн чинь хувьд болохоор яг нөгөө сэтгэл зүйн төвшин яг хаана байна нэвтрүүлэгт орохоос өмнө ямар байсан яг одоо нэвтрүүлэгт орсны дараа 2 сарын дараагаар одоо ямар төвшөнд хүрсэн байна гэдгийг одоо тестэлж үзэхийн тулд одоо бас энэ дээр онцлогоо ихээр ирсэн байгаа. Дүүргүүд дээр одоо хүмүүс хэдийгээр мэддгөө нөгөө үнэтэй сэтгэл зүйчдэр очоод коуч нар дээр очоод байдаг. Гэхдээ яг нөгөө нийгмийн татгалаа төлөөд энэ дүүргүүдийнхаа эмнэлэг дээр бас сэтгэл зүйчд хандаж болох юм байна гэдгийг бол төдийлөн хүмүүс бас мэдэхгүй байгаа. Тэгэхээр яг өөрийнхөө хувьд бас энийг сэтгэл зүйч энэ өрхийн дүүргийн эмнэлэг дээр ажилладаг гэдгийг бас мэдчихсэн үү? Мэдхгүй. Би амьдралаа хагуудаал одоо ийм сэтгэл зүйч рүү орох гэж байна. Тий. Сэтгэл зүйчтэйгээ уулзаж одоо хамгийн анхны онцлогоо тестээ хийлгэнэ. Тэгэхээр бас надад ч гэсэн сонирм байна. Анх удаа бас очиж байгаа болохоор тий. Харин тий. За хоёул орё. За. Болгоомжтой. Яг энэ хаан улд уургийн эмнэлэг дээр сэтгэл зүйч нар маань хэдэн оноос ажиллаж эхэлсэн юм бэ? За яг хаан улд уургийн нэгдсэн эмнэлэг дээр бол 4 жилийн өмнөөс буюу 2022 оноос ажиллаж эхэлсэн. Одоо би бол эмнэлгийнхаа анхны сэтгэл зүйч гэсэн үг. Ер нь бол дүүргийн эмнэлгүүд дээр сэтгэл зүйч хизэнээс ажиллаж эхэлсэн юм бэ гэхээр 2011 оноос. Бүр 2011 оноос өөрөлдөл одоос 15 жилийн өмнөөс мэргэжлийн сэтгэл зүйчнээр ажиллаж эхэлсэн гэдгийг. Тий. Тэгэхээр хүмүүс хэдийгээр мэдгүй чинь бас нөгөө нийгмийн даатгалаа төлсөн бол үйлчлэх бүрэн боломжтой гэсэн үг болох нь тий. Тийм шүү дээ, нөгөө даатгалаараа эрүүл мэндийнхаа даатгалаар та эндээс ирээ сэтгэл зүйн зөвлөгөө хүршлийг одоо бидний нэр зайшрал үн төлбөргүй тийм ээ. Үн төлбөргүй тусламж хүршлийг авч болдог байх нэ. Хоёулаа танилцъя. За сайн байна. За би сэтгэл зүйч Ариун Цэцэрлаа. За ямарсан нэвтрүүлгийнхээ шалгуурыг даваад тий ийм гайхалтай өөрчлөлийг өөртөө бий болгоход ороод ирсэнд баяр хүргье. За баярлалаа. Бас их азтай тохиолдож хийх юм уу тий. Нэг удаагийн уулзалтаар бүх асуудал шийдэгдэхгүй. Нилээ хэдэн удаагийн уулзалт. За тэгээд нэг удаа уулзалтаа дор хаяж 45-аас 60 минутын уулзалтыг хийдэг байх нэ. За нэг сайхан нүдэ анаад гүнзгий амсгаа авчих. За хөлийнхөө уулыг газар ингээ бүтэн тавиад хөлийнхөө хоёр хөлийг мэдрээд тэгш. Дасгалыг хийхээс өмнө нэг ингээл бие бариад исэн тий нэг яах юм бол гэх нэг юм эргэлзээтэй мэдрэмж байгаад тах шиг байсан би тэгж анзаарсан. Одоо ямар вэ? Одоо 50. За булчингууд нь суларсан, тайвширсан байгаа тий. За окей. Хоёулынгийнх нь одоо яг одоогийн сэтгэл зүйн байдал хэр байгаа вэ? Чи өөрийгөө юу гэж үзэж байгаа вэ? Би өөрөө зүгээр л гэж юм. Зүгээр л гэж үзэж байгаа тий. За, нойрондоо хэр вэ? Нойрондоо заримдаа бол тааруу шүү. 8 цаг унтдаг мөртлөө би дунд нь айгүй олон удаа сэрээд идэх юм уу тий? Таны хувьд яг юу вэ? Миний хувьд бол зарим өдөр бол нойрондоо амар сайн байдаг. За тий. Зарим өдөр болохоор цаанаас ерөөсөө нойрохгүй. Гүлждэг байхгүй. За айгүй сайхан унтаад
хэд хоног ойролцоогоор тэрийг бол нэг амир юм. Анзаарж байгаагүй юу? Анзаарж байгаагүй. За зарим үедээ бүр ингэ нойр үүдэж штэ гэж тий. Ааха. Тэр ингээд игээ бодсон чинь ямар үед юу нойр үүдээд идэх юм шиг байна. Маргааш юу их үү, яах вэ их үгээ ингээ бодол орж ийн штэ. За их үедээ удаас өмнө. Тий. Тэгээ бодцохоор л тэрэндээ их төлөрхөөр л нойр жоохон олжчихдаг. Бусдаар л зүгээр. Жоохон нойр мотоос үед ингээ талт толгойн нөгөө их өвдөд ирэхээр талт гэсэн ч юм уу. Угаасаа их хэлбэлцдэг л те. Анх эхлэхэд бол за сэтгэл зүйн хувьд ямар асуудал байна гэдгсэн чинь би чинь зүгээр штэ гэж хэлжсэн штэ тий. Энд чи сая ингээд яриад гаргаад ирсэн чинь би чинь бүр стрессээс үүдэлтэй бие махбодын зөөр өгцөн буюу нөгөө даралт ихссэн яваад байгаа юм биш штэ тий. Мөн үү тэгж ойлгож болох уу? Тийм л шиг байна. Тийм юм шиг байна тий. гэсэн үг болох юм. Өөрөөр хэлбэл надад нөгөө нэг сэтгэлийн хямрал байна гэдгийг илэрхийлэх нь шүү дээ. Унж босох болгондоо ялангуяа унах болгондоо цааш миний л амьдрал шүү дээ. Гэт нөгөө шууд зугаад монголчууд бид нар юуг хамгийн сайн чаддаг юм бэ гэхээр тисэх төвчих гэдэг юмыг аягүй сайн чаддаг. За тэгээд тиссэн төвчсөн юм яадаг юм бэ гэхээр бид нар залгичдаг. Мөн үү? Мөн тий? Мөн. Станц. Танил мэдрэмж мөн байна уу? Тэр чинь ингээд нөгөө тисээ төвчээд яваад ирэхээрээ бидний бие орноос нь л ордог. Энэ нэг 2 жилийн юм ерөөсөө биш. 1-2 жилийн. Энэ дээр бүр 10-20 жил яригдана. За яагаад бидний энэ нөгөө нэг нүдэнд харагдаж гарт баригдахгүй тэр сэтгэл хөдлөл бидний нэрлээд байгаа тэр сэтгэл зүй гэдэг юм. Тэгвэл яагаад миний бие махбодын эрүүл мэнд рүү орж ирээд байгаа? Энэ яаж бологдоод байгаа? Нөгөө нэг стресс нөгөө нэг хуримтлагдаад залгигдаад байсан стресс чинь яагаад идэх юм бэ гэхээр залгих болгонд бидний энэ парасимпатик мэдрэлийн төлцөө очоод чичроод идэг. Нөгөө багжин болон багжин бос шинжилгээгээр онцлогдохгүй байгаа юм гэхээр энэ төвшөнд явагдаж байгаа учраас. Тэгэхээр энийг юу гэж хэлдэг юм бэ гэхээр сэтгэлийн шалтгаанд бие махбодын зовж хэлдэг. Ажлын явцад нөгөө хүн чинь ядардаг шүү дээ. Тэгтээ энэ мархамаатай би одоо энийг хийх ёстой юм чинь. Одоо ажил төрөл амьдрал ахуйд ирэнтэй бараантай юм л байгаа шүү дээ. Сайн тамуутай. Өнөөдөр энэ жилиг маргааш уулах үе зөндөл байдаг шүү дээ. Тэр болгоныг ингээд дотроо хадгалаад хинтэж хэлэхгүй ингээд хадгалаад залгаад яваад иснаар ийм стресс орж ийнэ гэж ойлгох нь зөв. Яг зөв. Тэгээд нөгөө залгаа яваад исэн чинь бие махбод маань хүртэл нөгөө нэг ийм зовир өнүүдийг өгөөд эхэлсэн байгаа юм байна. Тэгвэл би бие махбодоо эдгэх нь одоо эдгэх хэрэгтэй байгаа шүү дээ. Би тэрийг хүсэж байгаа шүү дээ тий. Тэгвэл ерөөсөө битүүрийн гарцсан юм бэ гэхээр эхлээд нөгөө сэтгэл зүйтэйгээ ажиллах хэрэгтэй байна л гэдэг зүйл ерөөсөө энэ яригдэн шүү. За өнөөдрийн хувьд бол би танд 4 төрлийн онцлогоо бэлдсэн байгаа. За энэ 4 маань дөрвөлээл ерөөсөө нөгөө би түрүү тайлбар нөгөө танд хэлжсэн буюу таны одоогийн сэтгэл зүйн байдлыг л тодорхойлох зорилготой байгаа шүү. За битүүрийн хамгийн ихний онцлогоо маань болохоор энэ даас 21 гэдэг олон сэтгэлэгддэг. За 21 асуумжтай. Энийгээр энэ 21 асуумжаар хоёулаа юу гаргаж ирэх боломжтой гэхээр таны стресс төвшөлт гутралын байна уу? Байвал ямар төвшөнд байна вэ гэдгийг гаргаж ирэх боломжтой юм. 21 асуулт байгаа. Энд хоёулаа хариулгатай болохоор сүүлийн нэг 7 хоногоо бодож яваад эдгээр энэ тохиолдлууд надад байсан уу? Байсан бол одоо жишээлбэл над юусоо тохиолдоогүй гэвэл би энэ тийг дуулах нь тийм. Гэхдээ нэг заримдаа нэг тийм мэдрэмж байсан шүү, бодол байсан шүү гэвэл нэг бах нь тийм. Гэхдээ ихэнхдээ нэрээ энэ байсан штэ гэх юм бол 2 энэ бүр надаас юусоо салаагүй. Энэ байнга надтай байгаад исэн мэдрэмж бодол биш штэ гэх юм бол 3-ыг дуулах явуучих нь шүү. За. Бидний дараагийн онцлог нэлгээ болохоор бас л нөгөө бидний практикта хэрэгэлдэг манай мэрэгжлийн миний сорил одоо хоёлаа хийх гэж байна. Өөртөө таалагдж байгаасаа таалагдахгүй байгаа руу ирэмэх гэсэн. Таалагдж байгаасаа таалагдахгүй байгаа. Дээшээ харуулах доош харуулах. Дээшээ харуулаад авах юм шүү дээ тийм.
энэ таалагдж байгаа карт нь цайвар сарал мөн үү те. За тэгээд энэ хамгийн таалагдахгүй байгаа хар юм байна те. За ингээд сорилт орж явах үе мэдрэмж нь ямар? Өөрт нэг гоё юм шиг нэг айдастай шиг зүйлээд юм байна. Тий. Яна би одоо явж гарч ирэх юм болоо тий. Яг үндэ бол тэр штэ тий. Одоо юу гэж намайг юу гэж тодорхойлох юм болоо. За тийм байх тий. Гайхалтай ийм гоё нэг үннээрээ байгаад маш их баярлалаа. Хүүхний амьдралын чанар гэж байдаг тий. Та нэг юу гэж боддог? Тэний хайхтар нэг бодоод идэггүй. Нэр томьёо байна уу тий? Энэ асуумжид хариулаад өөрийнхөө амьдралын чанар ер нь хэр байгаа юм болоо гэдгийг үнэлэх боломжтой юм асуулгыг санал болгож байгаа шүү. За. Хандлагаараа. Хоёулаа асуумжийнхаа юу аягүй сайн ойлгож байгаа. Ойлгоод. За жишээлбэл өдөр тутмын ажиллаа хийх хөлгөөний чадварт нь хэр байна вэ гэхээр одоо таны хувьд өөрийгөө ингээд аягүй сайн гэдэг ингээд дөрөвгээд оноо өгсөн юм тийм. Тэгэхээр одоо юу гэдгийг одоо хөлнөөсөө эрүүл мэндийн шалтгаанаас болоод ч юм уу тийм асуудал бэрхшээл байхгүй би ингээд чөлөөтэй хийж чадна. Энэ надад ямар ч нөлөө байхгүй гэх юм бол жишээлбэл энэ оног өгөх гээд байна л да. Тэгэхээр энэ яг үнэн үү гэж би асуух гээд байна л да. Дундч. Яг гэхдээ би бол ийм хөл өвдөжс гэрээ бүх юм хийгээл амьдралаа зохицуулаад явж байгаа болохоор сайн л гэж оноо тавьсан байхгүй өөртөө. За болцсон уу тий? За баярлалаа. Энэ асуулгыг бүгэлэхэд хэр бай? Ямар ч юм дээр ингээл өөрөө болтол ингээл ингэждэг гэсэн болохоор тэрээр бодоод техникэнд бүгэлдсэн байхгүй юу? Тэгээ таныг дараа нь хэлэхээр яасан чинь яг нэрэл хөл гар өвдөл төвчээд хийдэг байсан. Тэгэхээр тэггүйгээр яг яахан болвол яг дундталж болол доошлаад явчлаа л да. Тий, онооноо доошлоо. Яг миний нэг оноо одоо өөртөө өгж байгаа оноо шүү дээ. Гэцүү байсан чи өөртөө болж бүтчихнэ гэж бодж явдаг хүн байхгүй. Өөрийгөө тэг зоригжуул тэгж бүгэр тэргээр харж явдаг хүн. Тэгсэн чинь нэг өвдөж байгаа үе бодоод ингээд яахан болвол оноо минь багсаад явчихж байгаа байхгүй юу. Тий. Одоо ингээд бодсон чи өөрөө амьдрал доош олцлоо. Тий. Өөрөлдөл амьдралын чанар нь амар доош гардаг лээ би. За амар доош ороод ирлээ гэсэн чи ямар мэдрэмж төрж байна? Яг хөө тэгэл өөрөө хичээх хэрэгтэй юм байл. Дахиад өөрөө хичээх хэрэгтэй байна гэж бодож байна уу? Тий. За энэ нэг цаас байна тий. За энэ харандаа байгаа. За хоёлоо энэ цаасан дээр тэнгэр уул за ус морь за зурхай. За энд зөв буруу гэсэн юм байхгүй. Муухай сайхан гэсэн юм байхгүй тий. Хоёлоо нөгөө зургийн тэмцээнд орох гэж байгаа биш шүү дээ. Тэгэхээр өөсөө санаа зовох. За энэ сорил ямар? Миний бодлоор бол наргуугаар амьдрал оршихгүй гэдэг учраас нар зурлаа. Тэнгэр гэхээр ч мэдээж өдөөш харж байна. Үүл бас зурх өстой гэж ойлгосон. Байгаль орчин ч уул усгүй бол би оршин тогтохгүй. Усыг бол загас жарах аргагүй байхгүйгээр төсөөлгөн аргагүй гэж бодлоо. Тэгээд марч имэлтэй хазар тамаар байдаг учраас өөрөөгөө чадхаараа төсөөлнөр л зурлаа. За окей. За гайхалтай гоё зураг байна. За баярлалаа. Дэлхийн хаанч нэг л амт нэг л стандартыг мэдрээрэй. Кафе капсул. За үзэгчтэй мөрөөлөл нэвтрүүлгээ санаачлан хэрэгжүүлж байгаа ажилтаа Монгол эмэгтэй зарлиг төсөл өргөжлийн үзэгч та бүхэнд хүрж байгаа. За бид хаан улдурын нэгдсэн эмнэлгийн хамт олонтой хамтарж байгаа. Тэр дундаа сэтгэл зүйчдийн багийнхантай нэлээд тулж ажиллаж байгаа гандалгар маань.
За өнөөдөр эртлийн ирсэн очрыг өгөхлөөр бас нэгдсэн эмнэлэг дээрээ дэлгэрэнгүй шинжилгээгээ цусны ерөнхий шинжилгээ өгнө. За эхот харуулна. За бас мэдрэлийн эмчд үзүүлнэ гэд нэлээд олон эмчийн үзлэг зөвлөгөө байгаа шүү дээ тий. Өглөө цаг эмч минь авсан байгаа. За одоо ороод очрлол юмнуудыг үзэж явчихна. Өчтөр нэлээд яваад хөлн жахаа өвцөн байна уу? Харин тэгэхээр За тэгэхээр бит сэтгэл зүйч дээрээ тестээр яг нөгөө одоо байгаа сэтгэл зүйн ямар вэ гэдгийг сэтгэл зүйн онцлогоо өгсөн байгаа шүү дээ. 4 аргаар одоо нී нөгөө бүх талаас нь гарцгүй болтол нь оншилж гаргаж ирэх нь шүү дээ тий. Тэрний хариуг одоо өнөөдөр авах нь шүү дээ хэмжээсээ тий. Хэр догтлолт хүлээлттэй вэ? ямар хариу гарсан болоо л гэж бодож байна. Тэгэл анх удаа өгч байна. За тэгвэл одоо сэтгэл зүйч хэмжээсээ хариугаа авъя та орж. За тэгье. За орцгоё. За өдрийн мэнд. За өдөр. За онцлогооныхоо үр дүнг танд танилцуулаад тэгээ энэ дээрээсээ үндэслээд тантай би цаашдаа яаж ажиллах вэ гэдэг зүйлээ хоёулаа тохиролцъё гэж бодлоо. Битэрийн өнгөний сорил нэг юм өнгөнүүд ингэж өрөөдсөн шүү дээ тий. Одоо амьдрал чинь нөгөө жаргасан ч байсан, зовсон ч гэсэн зовсон үедээ зовлонгоо өөрөө ингэж шийдээд бэрхшээлээ шийдээ гараад ирэх чадвартай сэтгэл зүйн хувьд гэдэг ийм үр дүн гараад ирсэн байна. За бие махбодын хувьд болохоор хоёулаа 4-р төвшин буюу ажлын бүтээмж зохистой буюу бие махбодын хувьд эрч хүчтэй байгаад байна. Бүр нэмээд энэ дээр нэмээд ачаал авах боломжтой байгаад байна гэж үнэлэгдсэн байна шүү. За өөрийн үнэлгээнд дээр бол та өнгөний сорилоор өөрийгөө аливаг юм олж авах эзэмших ийм хэрэгцээ өндөр. За өөрийгөө бол нэлээд өөртөө ихтэй гэж үнэлэгдсэн. Гэхдээ эргэн тойрноос бол та нэг юм магтагдах, сайшаагдах хэрэгцээ өндөр байгаад идэг. Магадгүй тэр зүйл маань надад хүрээд ирэх юм бол би тэрэнд айгүй юм сэтгэл ханамжтай, тэр хүнтэй тавтан тааламжтай харилцаа маань нөгөө эрэг явагдах боломжтой тийм гэж харагдчихэв. Ажлын хувьд бол хоёулаа улаан өнгөө сонгосон буюу энэ өөрөө ирч хүчийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл та ажлаа хийж явахдаа тэндээс маш гоё ирч хүч, урам зориг авч идэг хүн юм байна гэж харагдчихэв. Таны хувьд бол нэр төр гэдэг зүйл таны хувьд маш чухал. Нөгөө монголчууд хэлдэг шүү дээ. Хүн нэрээ тогос өдөө гэдэг нэг зүрх ерөн зарчмаа болгож амьдардаг хүн юм уу да гэж харагдчихэв. Хоёулынх нь энэ онцлогооны хувьд анхаарах зүйл маань юу гарч ирсэн бэ гэхээр гэр бүл дээр гарч ирсэн. Нэг жоох юм үл хайхрагдсан харилцаа жоох юм сөрөг талтай гэдэг зүйл гарч ирсэн. Тэгэхээр нөгөө энд гарч ирсэн зүйл маань яг танд байгаа юу л гэх гээд байна тийм. Байна. Угаасаа өсвөрийн хүүхдүүдтэйгээ бол гарч бас тийм тал байдаг аах уу. Тийм. За дараагийнх нь битэрийн сориллоор зураг хийсэн тий. За тэн дээр юу гарч ирсэн бэ гэдгийг хоёулаа хамтдаа ажиглая. Сэтгэл хөдлөл их эерэг. Сэтгэл хөдлөл мэдрэмжтэй. Тэгээд амьдралынх нь нутаг учир тэр нөгөө нэг баяр баясгал гэдэг зүйлийг хоёр хүүхэд нь их ундрагна юм уу да гэж харагдчихэв. Өөрөөр хэлбэл гол дээр юм хоёр загас байгаа биз. За гэж гарч ирсэн байна. Гэхдээ битэрт анхаарах зүйлүүд юу байна вэ гэхээр танд өнгөрсөндөө нэлээ их одоо хоримтлагдсан стресс одоо юм сөрөг мэдрэмжүүд их байгаад байна гэж энэ зурган дээр харагдаад байгаа юм. Одоо битэрт бол бие махбодын өвдөлтүүд бол асар их өвдсөн. Одоо толгой өвддөг, хүзүү өвддөг, ингээд чээж орчмоор ингээд хөшиж өвддөг юм шиг байна тий. Та юмд нэлээд 50 ханддаг. Зөвлөө. За юун зөв байна. Угаасаа тийм 50 болно болжлоо юм чигээл ер нь юм болгон дээр минь амар 50 урсгалаар юм шиг нэг 50 байдэн шүү дээ. Тийм. Яг гараад ирсэн байна гэж тийм. Таныг дотоод бодлон аяух байгаад байна уу да. Тэгэхээр гандларын маань хувьд энэ дотоод бодлон төршлтөө нэлээд өндөр түвшинд байх гэдэг нь үү гэж харах гэдэг. Битэр цаашдаа юун дээр ажиллах вэ гэхээр энэ өнгөрсний энэ хурааж хөндлөгдсөн стресс энэ юу вэ гэдэгтэй гаргаж ирнэ. Би уулзалт болгоны төгсгөлд танд би даалгавар өгч явуулна.
Гэхдээ энийг би бол хувьдаа бэлэг гэж нэрлэх дуртай. Даалгавар гэхээр хүний тархи юу хүлээж авч тийм гэхээр даалгавар хийх чи хэцүү штэ. Нөгөө нэг 10 жилээсээ л ахуулаад бэлэг гэд нэрлэхээр бэлгэн дургу хүн гэж байхгүй штэ тий. Тэгээд энэ зүйлүүдээ нөгөө миний төсөлд уулзалт болгоныхоо төсөлд өгж байгаа энэ даалгавруудыг хийснээрээ урт хугацаанд би өөрийгөө илүү сайжруулсан төвшөнд илүү өчтөрийнхөө гандлахараас өнөөдрийн сайжирсан гандлахарыг би болох гээд байгаа л гэсэн. Тэгэхээр энэ өөрөө өөртөө барьж байгаа бэлэг байхгүй юу. Тэгэхээр бэлэг гэж нэрлэлж бэлгэн дургу хүн байхгүй штэ тий. Тэгэхээр энийгээ бэлэг гэж нэрлээрэй. За өнөөдрийн хувьд би өөрт чи ямар даалгавар өгөх вэ гэхээр хоёулаа нэг юм тэмдэглэлийн дэвтэртэй бол. Тэмдэглэлийн дэвтэртэй бол. За тэр дэвтэр нь ингээ харахад танд аягүй гоё мэдрэмж өгч ивэл зөвлөгөөний үеийнхаа тэмдэглэлийг хүртэл явна. Зөвлөгөөний үед тэмдэглэлд нь одоо жишээлбэл битээр өнөөдөр уулзаад танд эндээс юу шин содон байв гэдэг зүйлээ бичиж тэмдэглэнэ гэсэн үг. Дараагийн уулзалтууд дээр хоёулаа тэрийгээ даалгавруудаа юу байсан бэ? Бэлгийн хийсэн чи ямар байсан бэ гэдгийг ярилцаж дуусаад ярилцаад тэгээд дараагийнхаа уулзалт руу ороод явах нэ. За хоёр дахь бэлэг бол хоёулаа өглөө 9-өөс 11 цагийн наранд гадаа байх нь штэ тий. Бүр зориудаар боломжтой бол нэг 30 минут. За бүр боломжгүй манхэд нэг 5-10 минут байсан ч болно шүү заа. Гүүр яг нүдийг наранд шууд ихц тусгалтаар гарах боломжийг олгоно гэсэн. За энэ нь яаж байгаа юм бэ гэхээр нүдний харааны төвөөр дамжуулаад тархинд шууд нарны гэрлэлээр дамжуулаад эерэг стрессийн дааврыг үйлдвэрлэх тэр боломжийг олгож байгаа гэсэн байна шүү заа. Ингээд ирэх юм бол миний нөгөө сөрөг стресс маань буурах төслийг бүрдүүлж өгнө. За дараагийнх нь бэлэг болохоор юу вэ гэхээр дасгал хөдөлгөөн гэдэг юмыг хоёлаа заавал өөрийнхөө өдөр тутмын амьдралынхаа хөвшилд оруулж ирнэ. Тархинд эерэг стрессийн даавар буюу аж аргалын даавар гэдэг юмыг тархи цус руугаа суллаж өгдөг юм байна. Тэрний нөлөөгөөр хүний биед эрчим хүч энерги хуримтлагдаж бий болдго юм байна гэдгийг эрдэмтэд сулаагаар нотолсон юм. Тэгэхээр дасгал хөдөлгөөнийг заавал хоёулаа хийх шүү. За тэгээд дараагийн уулзалтаар уулзъя. За баярлалаа. Дэлхийн хаанч нэг л амт нэг л стандартыг мэдрээрэй. Кафе Капсул. За ажилтаа Монгол эмэгтэй зарлиг төсөлтэй Ganabel институтийн Монголын коучтой хамтран ажиллаж байгаа. Тэгээд гандалгар маань Монголын коуч төв дээр байнгын ирж ганцаарчсан зөвлөгөөгөө авж байгаа. За Батманлаа коуч дээр түрүү 7 хоногт уулзсан. Энэ 7 хоногт одоо Ондормоо коучтой уулзнаа. Тэгээд бүх уулзалтууд маань ганцаарчсан уулзалттай бас камергүйгээд байж байгаа шүү дээ. Нэг коучтой 7 хоногт 3 удаа. За нэг уулзалтаа багцаагаар 2-3 цаг. 2-3 цаг болж шүү дээ тий. 2-3 цаг. Заримдаа нэг 2 цаг. Янз бүр цаг нь янз бүрэлтэй. Тий. Тэгэхээр ер нь их завгүй коуч нартай уулзалт хийгээд сэтгэл зүйчтэйгээ бас уулзаад яваад байгаа тий. Сэтгэл зүйчээс цаг авч уулзаад. Завгүй л явж байна да. Өнөөдөр ч гэсэндээ коучтэйгээ уулзаад мэдээж гайхалтай өөрчлөлтүүд гарна гэж итгэж байна. Бидний хувьд ч гэсэндээ бас чам дээр гарах өөрчлөлтүүдийг тэсэн ядан хүлээж байгаа. За тэгээ орцгоё тий. За тэгээ орё. Сэтгэл зүйчтэй уулзч, коучтай уулзч гэхээр нэг азгүй дээ биш, амьдралын асуудалтай биш, драматай учраас биш. Угаасаа ямар ч төгс төгөлдөр автаа ээжтэй үйл хэмгүй амьдрал төсөөнд ч гэсэн сэтгэл зүйн ямар нэгэн гэмтэлс байдаг. Гандалгар маань өөрийнхөө дотоод потенциал нөөцийг мэддэг хүн, хоёр хүүхдээ л гээд нэг юм зориг тавьчаад штэ. Одоо нэг моринд мордох гэж нэг үзэх юм бол гიშих гээд чүп чүү гэд өндөх гээд байгаа зүйлээ ингээд хоёр хүүхд маань гэдэг юм хүч байгаа дээ шүү дээ. Нэг талаа өөрийгөө хүчлэлж босгож байгаа амьдралын утга учир нь болцсон. Тэрийг одоо хүлээн зөвшөөрч байгаа бид бүгдээрээ тий. Гэхдээ зөв зохистой гол нөгөө нэг ингээд урсгал голдрлоороо урсна гэж ярьдаг шиг зөв нь юу вэ гэхээр гандалгар өөрийнхөө төлөө чүү гэдэг мориндоо мордох нь зөв. Хоёлаа энэ уулзалтаар бүрэн болох гээд байгаа энэ аяган дотор нь байгаа нэг хэрэггүй мэдээллийг, нэг хэрэггүй кодыг, программыг засна гэсэн. Тэр засагдсанараа эргээд гандалгарын ажилтны амьдралд нь харилцаанд нь хүүхдүүд дээрээ ажлынхантайгаа тий өөрөө өөртөө харилцах харилцаанд нь эерэг өөрчлөлт авчрах боломж бүрддэг. Оролцогчийнхоо сэтгэл зүйн байдал дээр дэмжлэг үзүүлж
коучлж ажиллаж байгаа. Това ийм дотоод хамгаалтын ажлууд бол нөгөө аав ээж хоёртойгоо бүрэн дүүрэн эвлэрч тэднийгээ бүрэн дүүрэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлахаас эхэлдэг тий. Яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч бид нар чаддгүй бас нэг тийм стандарт дүр өгчөд иддэг. Жижигхэн тийм саад болоод байгаа юмнуудаас хоёлоо аавтай холбоотойгоор эрэгтэй хүнтэй холбоотой энэ энерги гэх юм уу энэ кодуудыг гой суллаж чөлөөлж явуулах тийм дасгал юм гэсэн. Дасгал ажил гэж ойлгож байна. Хевлийгээрээ дүүртэл сайхан амьсгаа авчих нүдэ амж. Хевлий дүүр амьсгаа аваад за тэгээ хамраараа зугуухан гаргаараа. Коуч уулзалтын ихэнд бол оролцогч маань жоохон бие барьсан. Тэгээд мэдээж нөгөө телевизээр эфирээр засагдж байгаа учраас хүмүүсээс комент авсан баг, сэтгэл авсан баг, жоохон бие барьсан, жоохон хамгаалах юм байдалтай байна уу да гэж ажигласан. Бүх анхаарлыг зүрхэн дээрээ авчиръя. Анхаарлаа хуваагаад хоёр нүд рүү шилжүүлээд сормосоо зөөлөн хөдөлгөөрөө. Сормосоо зөөлөн хөдөлгөөд нүдээ аятуухан нээгээрээ. За яаж сайхан тавьширсан. За одоо ойлоо ингээд нөө зүрхнээс зүрхэнд яриа үүсгэн гэсэн байхгүй юу? Ойлоо тавьшраад амьсгалынхаа дасгалыг хийгээд тий ярилцаад өөрийнхөө бас туллаас ч гэсэн би тодорхой хэмжээгээр хуваалцаж ярилцлаа. Автаагаа холбоотой сайхан дурсамж нь юу вэ? Хүүхэд байх үеийн хамгийн гоё сайхан дурсамж нь юу вэ? Найрын төлөө өрөөнд. Өглөө болгон арайхан дэлгүүрээс нэг юм шилтэй тарх байд шүү дээ. Тэрийг дандаа авч өгдөг байсан. Орой унтах болгонд үлгэр ярьж өгдөг байсан. Хэдэн настай байсан бэ? 7-8 настай байсан баг. Тэр үеиг бол амар сайсан. Тэрнээс мэдгийг бол мэдэхгүй л дээ. Гэртээ очиод ээж дээр очиод дараа наав дээр очиод аав ээж хоёрын хооронд ингээл явдагс тэр л аавч хоёр нь дандаа хамт байдаг байсан бол гэж бодогддог. Сургууль багт аав байсан бол хамт байсан бол гоё байсан баг таа гэж бодож байлаа да. Хамт байсан бол ямар авах байсан бол ямар үедтэй гэж бодогддог байсан. Аль хүүхдүүд наваа хөтлөд явах үед ч юм уу тий. Тэр үед тэгэл хүүхд ингээд шоглох үе гараа шин. Тэр үед л аваа амир гэж санд байсан. За 10 настай үедээ санаа тий. Өгүүлнэ. Хортой үедээ ингээд жоохон гомдон нэгцэн гаргаад уулзахгүй тий тоохгүй байгаа юм чинь гэдэг ч юм. 30 таа болоод өөрсдөө ээж болоод хүүхэдтэй болоод ирэхээр жоохон уурна. За 40 хүрээд ирэхээр одоо муу аавынхаа юунд гомдох вэ гэд ингээд ухамсарлаад эхэлдэг. Гэтэл дотоод сэтгэл зүйд юу болдгоо гэхээр нөгөө 10 настай үеийн мэдрэмж жижиг юм байгаад идэг гэсэн. Тэр нь байгаа байхгүй нь мэддэхгүй хөрний өнөөдрийн 40 настай амьдралд маань нөлөөлөд идэг. Тийм учраас л хэдүүлээ энийг ингэж нөгөө чөлөөлж гаргах хэрэгтэй болчиход байгаа гэсэн тийм. Тэгэхээр одоо ойлоо яадгүй гэхээр аавыгаа одоо байсан бол гэд хаяа боддог, өгүүлдэг, санддаг байсан байгаа. Мэдээж хамт байгааг хүсдэг байсан байгаа. Тэр мэдрэмжэн дээрээ очиод яг тэр үеийнхаа мэдрэмжийг гаргаад бүрэн дүүрэн ингээд батхыг уг үнсээр нь цэвэрлж байгаа юм шиг цэвэрлэх процесс гэдэгс далд хумсар дээрээ байгаа. Тэгэхээр одоо хоёлаа ингээд бичих хэсэг рүү оръё. Аавда хандаад бичмээр байгаа зүйлээ эхний удаатаа чи ингээд чөлөөтэй урсгаад бичдэг. Яа тэгэхээр бичгээр нөгөө ингээд бидний бодолтой холилдоод байгаа зүйлүүд маань сарнаад юм цэвэр одоо нөгөө зүрхний мэдрэмжүүдээ гаргах гэдэг нь шүү дээ. Ойлоо зүрх сэтгэлээ хангах гэдэг учраас гарч ирнэ гэсэн үг тийм. За тэгээд би гоё эндээс дуу тавьж өгөөд энергээр нь дэмжиж өгнө. За тэгэнгүүт хоёлоо чин сэтгэлээсээ аавда хэлмээр байгаа. Эсвэл ааваасаа асуумаар байгаа. Яагаад ингэсэн юм бол гэдэг тэр мэдрэмжүүдээ нэг сайхан өөрийнхөө буулгаад бичиж үзье. За. Бие барихгүй бичиж болно. Уйлж гаргаж болно. Миний хувьд бол коуч уулзсан дээр дууг, хөгжим аялгау, бяцлаглалын аялгаунуудыг бас ашигладаг. Яагаад тэгэхээр миний үгээр илэрхийлээд асууж чадахгүй байгаа. Нөгөө хүний зүрх сэтгэлд байгаа мэдрэмжийг илэрхийлж чадахгүй байгаа зүйлийг хөг их шиг аялгаугаар, дууны үгээр тэр чи одоо бүтээл штэ тий. Тэрүүгээр ингэж гоё гаргаж ирэх боломжийг дуу хөгжим олгодог учраас дууг ашигладаг. Болно гарч ийн. За.
Англи морын зүгээр үйлээ шүү зэ. Бие бошгүй. Мартсан байсан бүх мэдрэмж гарч ирээд аавын тухай дуу яваад хажуугаар нь яг бүр сэтгэл ингээд юу болоод яг тэрэндээ захиатай ч өөрөө бичсэн болохоор доторх бүх юм уудлаад бичиж чадсан. Нэрээ яг яагаад тэгсэн юм болоо гэдэг асуултыг энээсээ асуухаар тэр нөгөө охины дарсан мэдрэмж маш сайн үннээрээ гарч ирдэг. Тэгэхээр тэр мэдрэмж маш сайн гарсан учраас оролцогч маань нэлээд олон хуудсан бичээд маш сайн уйлаад одоо гарсан. Яа тэгэхээр уйлна гэдэг нь өөрөө сэтгэл дотроо одоо хадгалаад, бугшаад, бугалцсан байгаа тэр одоо идэ бэрийг шахаж гаргаж байгаа процесс гэж ерөөхдөө одоо ойлгож болно. Тэгэхээр тэрийг маш сайн гаргаж чадсан. Авгаа амир багтаа асар их санд байсан. Хөлн даалган дараа өдөр тагтаачсан. Авгаа амир санд байсан. Заяад захиавч ингэ битсэн чинь өөрийгөө бодогдоод гараад ирлээ. Яагаад гэвэл амир хаагаа санаж өгүүлдэг. Дотроо л амиргаа санаж өгүүлдэг байсан. Тэрийг ойлгох байсан. Хүнд хэлдэггүй л байсан болохоос аваа маш их үйл сандаг байсан. Надад байсан бүх юм мэдрэмжээ бүгдийг цаасан дээр буулгалаа. Би хэрэггүй магадгүй, би хинж биш юм магадгүй, би юу ч юм магадгүй гэдэг тэр мэдрэмж чи одоо болтол байгаа биз? Байсан маа? Байсан мэн. Тэгээ нэг бид нар ухамсараараа уучлсан боловч зүрх сэтгэл нөгөө жижигхэн охины мэдрэмж байж байгаа зү. Тэгэхээр хоёул одоо энийгээ гаргана гэсэн үг. Намайг өвдөд хөвтөж яхад та хүрээд ирж болоогүй юм уу? Яагаад гэдэг асуултыг аваасаа асууя. Аавгаа яагаад ингээд аав ээж хоёр нь хоёр тишээ олоод ясан та тэр хугацаанд надад ямар мэдрэмж ирсэн яагаад ирж уулзаагүй ингээд тэр талмалаараа бас бичсэн. Зүрхнээсээ дамжуулаад яагаад гэдэг асуултыг асуугаад бичгээр жинхэнэ одоо тэр гомдлын мэдрэмжүүд гарч ирнэ. Тийм сайхан ингээд суллаад гаргаад. Яа тэгэхээр энэ мэдээллүүдийн хугацаанд туссан байхгүй. Өнөөдөр хэрэггүй болцсон байхгүй. Бүгдэндээ хаалгаанд орчоод 2-3 жил хэвтэртэй байхдаа аавгаа амир их сандаг байсан. Нэргүй ах амир боддог байсан, хүлээдэг байсан. Тэр үед аавгаа амир өгөөд сандаг байсан болохоор тэр болгоноос битсэн. Үнэхээр хүндэтгэх шалтгаан байсан юм уу? Өөр чухал ажил байсан ч гэсэн би тэрнээс ч илүү чухал байгаагүй юм. Би яг хэн байсан таны хувьд? Ингээд уянгалахгүй шүү. Миний аав сайн хүн байсан юм чи, миний аав тэгдэг байсан юм чи болоогүй. Одоо зүгээр л та яагаад надад ингэж хандсан? Бүгдийг гараа бичээд гараа. Хинт шүүхгүй гэж. Гайж авсан үү? Яагаад намайг орхиод ингээд явчаад ирж уулзаад ингээд миний охин яаж байгаа вэ, ийж байгаа вэ гэд яагаад сурж байгаагүй юм бол гэдэг тэр тал дээр бас бүгдийг бичсэн. Бичээд эхлэхэд бол эхний хэсгийн онцлогооны бичлэгэн дээр бичсэн хэсэг дээрээс хоёрдугаар хэсэг буюу яагаад гэдэг тэр учир шалтгааны асуултуудыг дахин давтаж асуусан хэсэгтэр оролцох нь маш сайн задарч ингэж мэдрэмжээ гаргаж өөрийгөө чөлөөлж нээлттэй болж байгаа нь мэдрэгдэжсэн. Тэ яа тэгэхээр эхний хэсэгтэр ингээд цаасаа нугалж тавьчаад ширээнийхээ тэр хүн болонд бичээдсэн болол сүүл рүү ингээд цаасаа дэлгээтэй чигээр нь ингэж гой урсгаж нууж хаах мэдрэмжгүй ингэж гой өөрийнхөө дотоод нэмийг чөлөөлж гаргаж бичиж өгсөн. Тийм учраас сайхан чөлөөлөгдөж тайвширч ингэж яа тэгэхээр оролцогч маань өөрөө үннээсээ энэ бүх мэдрэмжүүдээ гаргачихж байгаа учраас тайвширч ингэж чадсан гэж бодож байна. Одоо яаж чинь мэдрэмжээ ингэж Хайгүй шүү. Амар гоё болчихлоо. Сэтгэл онгоо. Би тэгтээ аавгаа амар уучлсан гэж боддог гэсэн чинь. Үгүйсэн байна. гүйсэн байгааз. Тийм ээ. Яагаад гэвэл аавгаа амар их санаж битгэрж исэн болохоор
Тэр болгон амар хураастай байсан байна. Аваа би 100 айлын тэндээс хүртэл амар хайж олж уулзах гэж зөндөө хойноос нь гүйтдэг байсан. Тэр болгон дөрөөсөө олддгоо. Амьд байгаадаа хаана амьдарч байгааг нь мэддэггүй. Асар хайж олддгоо байсан болохоор амар говьдаг лсэн. Тэгээд бүр хамгийн сүүл тарин байга газрыгаа тэнтэн ус авч жаад эцээ таарахад тэгэж л яасан өвтлээ хайгаад болоод уулзч чадаагүй ирнэ. Санаанд байдлаар уулзсан. Тэгээд баярлаад гисэн байна тий. Хайгаад болоогүй ирнэ. Гинт таарч. Гэр бүлдээ бол хэлэхгүй шүү дээ. Тий ээжтэй хэлэхгүй, ээжигээ зовоохгүй, ах トゥ нартай хэлэхгүй ирнэ, аваагаа хаадаг лсэн. Маш их хайр байсан байна тий. Хайртай байсан. Би яамын хайртай хөхт байсан. Одоо далд ухамсар суудсан тэр мэдээллүүдийг ил болгож гаргаж ирээд тэгээд тэр одоо мэдээллийг зэгцэлж ингэж чөлөөлж өгч байгаа. Процессыг ингэж дүгнээд үзэхэд аав гэдэг хүн ер нь ямар ертөнц юм бэ? Ээж бол хайрыг илэрхийлээд ингээ хамт байдаг ч гэсэн аав бол төвшөг толгоор аавын орон цаг бол хэлхийн аргагүй. Гомдлын мэдрэмжийг уучлал, ухаарал, хайр болгоод ингээд эерэг болгож өөрчилж байгаа. Тэгэхээр энэ нөгөө дотоодод хийж байгаа өөрчлөлт нь ингээд бодит байдал дээр үйлдэлүүд дээр бас одоо харагдах байхаа гэж бодож байна. Одоо ойлоо болохоор аавдаа сайхан талархал бичиж. Намаагийн амьдрал төрүүлээд гандал уудаг эмэгтэй болоод хантай болоод ээж болж үзээд өнөөдөр зорилгоо олохгүй дахиад амьдралаа шинжилгээд яаж юм ирч хүчтэй зоригтой тууштай шадаршгүй охиныг бүтээсэн юм бэ? Намаагийн амьдралд хөтөлж авчирсан үүсгэсэн аавдаа талархлаа. Таныхаа энэ сайхан зан чанаруудыг би өвлөж тээж хүүхдүүддээ өгч, бусад хүмүүст өгч, өөрийгөө хайрлаж тэтгэж явах болно гэдэг ч. Ингээ ямар талархал зүрхний үг гарч ирсэн тэр бүгдийг гой зориулаад ингээ сайхан бичиж. Бид нар аавдаа хайртай гэж боддог, аавыгаа уучлсан гэж боддог боловч яг деталлаар ингээд ажиллаад ирэхээр үгүй байдаг. Цаана нь аавдаа ээжтэй өвөө эмээтэй гомдсон гомдлууд нь байж идэг. Тэрийгээ ингээд жинхнээсээ сайхан чөлөөлөд ирэхээр бүр арай өөр энэ хайрлах, уучлах, өршөөх мэдрэмжүүд ингэж зүрх сэтгэлээсээ хүчлэлгүйгээр сайхан уурсаж гарч ирдэг. За тэгээ гой зүрхнээс гарч байгаа хайраа сайхан мэдрээрээ одоо шал өөр мэдрэмжээр бичих өнгөрцөн байгаа. Чин сэтгэлээс аавыгаа уучлсан, хайрлсан, хүндэлсэн юм бичгээд бичгийн хэлбэр хүртэл болцсон байлээ. Тэгээд би ямар ч лээсэн үнэн сэтгэлээс аавыгаа уучлж чадаагүйсэн юм байна гэдгийг өөрийнхөө сайн ойлгосон. Тэгээд энэ коучтой уулзсны дүнэлт гэх юм бол би өөрийгөө энэ саяны уулзалтаар бас нэг аавыгаа чин сэтгэлээсээ уучлж чадсан ойлгоод, ухаарад, чөлөөлөөд тавьж явуулаад, хуучин дурсамж мэдээллүүдийг тавьж явуулаад тэгээд оронд нь одоо юм гоё хайрын, уучлалын, өршөөлийн, чин сэтгэлийн мэдрэмж ороод ирэхээр цаашдаа дахиж одоо ийм сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг дурсамжийг автахгүй байх боломж нь бол бүрдэж өгнө. Дэлхийн хаанч нэг л амт нэг л стандартыг мэдрээрэй. Кафе Капсул. Моротол бэлдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй ураг шалхаа алтнаар бүгдийг сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй
хорвоо